Одоо тэгээд төгс ахын дугаар дээр бол төгс ах хийжсэн л та ингээд амар юм үеийнгийн тийнейжүүдтэй ингээд хэдэн сар ингээд хамт байсан. Тэгэл тэднийг ингээд харж байгаад одоо жишээлбэл ариун нанданд дүүцэх гэсэн гэж аахгүй юу. Яагаад харж байгаа тэгэхээр харж байхад нь ингээд хүүхдүүд нэгэндээ дурлалцаал ингээд бах юм болж исэн гин л дээ. Тэгэл гинт гитараа бариад борлын бараанд норнгүйсэн үгт яасан яг тэр бороор тухайн шууд үгцэн амьдралын нөхцөл дотроос ангууд тэгээд тэгэхэд уянгагийн хувьд бол одоо хэцүү анги кинонд тоолж явах явцад одоо тухайн ангийнхнаасаа ч гэдэг юм уу одоо крашлж ив сэтгэл алдарч ив. Тийм шүү дээ. Одоо яг хэцүү ангийн 6 авалтын үеэр наран хөвтөөр үрждэг гэсэн шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Накаптөөр үрждэг шүү дээ. Аюу хөөхөн тэр чинь ингээл яг нэг юм яг л юм зуны одоо найрамдлын 7 хоног дээр үргээд Улаанбаатар дээрээс салж малчдаг шүү дээ. Уйлж болол оройн дайрган дээр гэж бил. Яг тэр шиг тэр чинь ингээд яг цусанд хамт байгаа хүмүүс чиг тийм л одоо ажиллангаа л ерөөсөө ингээд баахан үеийн хүмүүс. Тэгэл накаптөөр за нэг 6 авалт эхлээд нэг сармаар болсон уу гүй. Тэгээд битээр үргэсэн. Тэгэл хөрхөө үргээл тэгэл нэг тийм одоо үргэх гэж дээ юу болсон юм л да. Битээр нэг л удаа баг үргөөд кино үзсэн баха. Нэг удаа л кино үзсэн бах. Тэгэл 6 авалтын талбай дээр хамт байгаа хоолндоо хамт урч мордог. Тийм юм байсан. Тэгэл 6 авалт дуусаад угаасаа тэгэл салчиж байгаа юм шиг тий. Яг ч нэг тэр үеийн хай скуулийнхны үерхэл бид нар баг бүгд л нэг тийм байсан тий. Нэг үсгээл хөтөлцөж явдаг тий. Нэг орцсон дуулцдаг яасгүрээ. Макач нь од байсан. Тэр үед болдын захиа гэдэг дууны клипэн дээр тоглолдог. Тэгээд надаас ч бас нэг хит ах штэ макач. Тэгээд нөгөө телевизийнхаа хүн чинь тэрийг хараад анзаарч байгаа ээж нь чихэнд хүрж байгаа штэ. Тэгэл ээж уурлаад өөрөөсөө зөндөө ах хүнтэй найзлж байгаа гэж чи бойл гээл тэгэл бас ээж мэж үг явсан тийм чи